Hi guys, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн влогороо та бүхэндээ ямар мэдээллийг хуваалцах гэж байна гэхээр Чежудо руу хамгийн хямд дээрээс нь хамгийн сонирхолтой аргаар хэрхэн аялах байдлаар мэдээллийг хуваалцах гэж байна. За тэгээд Солонгос сурдагч бай, ажилдагч бай, ер нь бол ямар нэгэн байдлаар визтэй бол мөн дээрээс нь Монголоос шууд виз авахгүйгээр Чежудо руу ирэх боломжтой. Яагаад гэвэл Чежудо нь болохоор олон улсын хэмжээнд аялал жуулчлалын бүс нутаг учраас ямар ч орны иргэдэд ерөөсөө визгүй байдаг. Ерөөсөө тамагч хүртэл дааж өгдөг юм байлээ. Тэгээд ерөөхдөө Чежудогийн талаар мэдээллийг хуваалцахаас өмнө Чежудо руу явж байгаа заавал суулгацсан байх. Тэгээд дээрээс мөн дээрээс нь Чежудогийн ер нь бол бүхэл мэдээллийг авч болохоор аппликейшны талаар сонирхолж байна. За ингээд миний бол хажууд гарч байгаа. За Чежу Тамнау гэдэг нэг аппликейшн байгаа. За энэ аппликейшн ер нь Чежудод байдаг бүр ерөөдөө аяллаа бүхэл үйл ажиллагаа, бүхэл ивент, бүхэл одоо яаж машин зээж явах уу, яаж одоо пенги пью био одоо өөрсдийнхөө нислэгийг захиалах уу гэх мэтчлэн бүхэл зүйл энд байгаа. За та бүхэндээ харж байгаа бах хамгийн түрүүнд Лентка гэж байгаа. За дараа нь Сукпак буюу одоо өөрсдийнхөө байрлах газар. За Хангун буюу онгоцны билет. За тэгээд Сомбаг буюу энэ дээр ерөнхийдөө усан онгоц багтана. Тэгээд ерөнхийдөө бол усан онгоцоор яваад ирэх нь бол хамгийн гоё юм шиг санагдсан. За тэгээд Лентка гэж оронгууд одоо хэднээс хэдний өдөр яваад ирэх хэдэн цаг зээлх ингээд ерөнхийдөө гараад ирнэ. Тэгээд ямар машин зээлэх боломжтой нь шууд ингээд хайлтаар ингээд гаргаад ирнэ. Тэгээд ерөнхийдөө нэг өдөр унах юм бол хэд байх нь вэ гэдэг ерөнхийдөө хайлтаар ингээд шууд гараад ирнэ. За дараагийнх нь болохоор мэдээж энэ аппликейшнээрээ ерөнхийдөө бол машинууд захиалж болно. Мөн дээрээс нь өөрсдийнхөө байрлах газар, буудлыг захиалж болно. Тэгээд онгоцны билет захиалж болно. Мөн дээрээс нь Чежудо Мукбу, Ванду, Ёсу, Кунган гэд ерөнхийдөө Солонгосоос явж байгаа бол энэ аппликейшнийг заавалжгүй суулгацсан байх ёстой ба. Тэгээд ерөнхийдөө яг бүх юм дээр яг хийх юм бол яг буюу захиалга хийх юм бол та бүхэн хамгийн хямд аргаар авч мөн дээрээс нь битээр хоол идэхтэй хүртэл яг хийнгүүд ерөөдөө бол нэг доорож нэг 5-6 мянган вонцэндээ химнээд явцсан. За та бүхэндээ ингэж харахад Sea World Ferry гэд байгаа. За энэ хүү ерөөдөө нэг 2-3 төрлийн бас усан онгоц явдсан байлээ. Тэгээ усан онгоцуудыг харах юм бол 29300 бас хямдарсан байна одоо. 29300, 32100 гэдэг байна. За тэгээд одоо битүүрийн аяллаа бичлэгтээ хэрэг усан онгоц нь ер нь ямар хуйн тэг усан онгоц гэхээр амар тэгж дайвал заад нэг амар тийм одоо молми гэдэг дээ штэ усан онгоцны өвчин яг тийм юм нэг амар надад л мэдэгдээгүй эсвэл надад тийм байдгүй юм болоо сайн мэдэхгүй байна. За тэгээд ерөөхдөө тиймэрхүү юмнууд айгуу баг яг зүгээр буудалтайгаа юм шиг ерөөхдөө 4 цагийг 5 цагийг маш зугаатай өнгөрүүлж болно. За тэгээд шууд бичлэгээ эхлүүлцгээе. Тэгээд энэгээр болохоор амттай хоолны мад чипнүү тэгээд дээрээс нь тэнд очиод юу хийж болох вэ? Мөн дээрээс нь дайвинг хийж болно, джет ски хийж болно, усан спортууд хийж болно. Мөн дээрээс нь музейнийхаа тикетийг хүртэл захиалах боломжтой. Тэгээ мад чип гингүүт алдартай мад чипүүд нь гараад ирнэ. За тэнгүүтээ тэнд очиод киньон пум буюу заавалчгүй авах ёстой тийм бэлэг дурсгалын зүйлүүдийг хүртэл захиалах боломжтой. Ерөнхийдөө ийм бол маш хэрэгцээтэй аппликейшн байна. Тэгээ энэ дээр нь мэдээж логин хийгээд та нар өөрсдөө бас хайж байгаа зүйлүүдээ олоод сонирхолтой аяллыг хийх боломжтой байна. За ерөнхийдөө энэ аппликейшнийг та бүхэн татаарай. Тэгээд шууд бичлэгийг эхлүүлцгээе. За ингээд дээр ерөнхийдөө бичлэг гарч байгаа. Би болсон байна. Эндээс шууд ингээд дата авах юм байна. Ер нь бол аялалтын дээр аялагч хамтран аялах хүн айгүй чухал байдаг. Тийм болохоор хамт зүг аялж байгаа хүн маш гой сонгоор юм. Анивт ярил зүгээр нэг кул аялсан. Юу чамаагүй. Чичүү аялсан. Стикер чамаагүй давж өгөөс гэж. Бүр болохгүй стикер авнаа. За ингээд онгоц руугаа ерөөхдөө ороод тэгээд энэ сөвөөдөөс бол хөдөлж байгаа. Ерөөдөө онгоцоор явсан. Билет нь 36 мянгаар авсан баха.
5 сарын үед явахаар айгүй хямдралтай. 8 сарын үед бас айгүй хямдралтай гэсэн. Одоо бочлаа. Бид шөнө утсан. Энэ болохоор нөгөө гэрэлтэй бас нэг музей байд юм билээ. Энэ музей айгүй гоё сонирхолтой юм билээ. Та нар ч зэндээ магадгүй очиод үзвэл. Ерөнхийдөө эхний өдрөө яг тийм нэг автобус хүсэж явдаг гэсэндээ 2000 вон 8000 воноор автобус хүслээд ерөнхийдөө буудлын дээр буугаа явчихсан. Тэгээ ерөнхийдөө бол тэр газрууд нь яг ямар газрууд нь яг ямар гой юмнууд байдгийг яг тийм шийти туур болохоор ингээ гой газрууд нь буулгаа ичт юм билээ. Тэгээ бид тэр угаасаа өнөмлөхгүй учраас лендка авч болохгүй. Тийм учраас энэгээр явсан. Ингээд алхаа явж гин гэсэн чи ингээ модон дээр ингээ бүр ингээ жимс ургацсан мэт юм ээ. Энд дулаараа. Сар. Хасна. Тэр өөрөөсөө айлсан. Өөрөөсөө өрөөл явсан. Тэгэхээр нөгөө явчихсан болохоор тэр уг ори дээрээ суухаа баг уг ори гэдэлсэн байна. Тэгээ уг ори гэдэг нь өөрөлдөө нөгөө 5 зам ингээ тал талаасаа нийлж байгаа гэсэн үг. Эндээс харах юм бол энэ болохоор тэр чигээр Тэвтэй музей руу орсон бас. Ерөнхийдөө бол бүх музейн төлбөртэй. Заавал би эдэг ястагсан. Ерөнхийдөө дагуу идэж байна. Заавал дагуу идэж байна. Ерөнхийдөө бусад хаан хоног бол арай хүнтэй талтай юм байна. Тэ? 40 мянга биш их байгаас үнэтэй байна. 48 мянга. Үнцэнгийн чи 50 гэж хэлдэг. Хоёр хүний 54 мянга. Тэр нөгөө сайнс гэсэн болохоор ойлоо 48 мянга байсан. Засах болоорой нэ. Засах болоорой. Хаа утаад өгд юм бэ? Утаж өгд юм байна. Тэр бас оройн заах орсон. Мэдээж тухайн гой юмнууд нь хахад захал орно ахалтай. Чижид үгийн 70 харагдаж байна. Бид тэр өнөр өрөвчтэй аялал хийж өрсөөр ерөөдөө өрөвчөө өрөөл яваал гэсэн. Тэгээд өрөвчтэй аялал нэг даваад л ямар нэг юмд чирэгдэхгүй. Тэгээ буудал авлаа гэж санаа зовхгүй. Бид тэр ерөөдөө ундахтаа хүртэл чимжэр бам буюу саунд хоноод явсан. Тэр нь маш хямдхан туссан. Бид тэр ерөөдөө 250 мянган вон дотор хийх ёстой юм бүгдийг хийгээ явсан. 같이 엎거나 하면 안 돼요. 들어가 볼게요. 자, 누워 섞게. 그때다. 근데 먼저 저기 기주스죠? 이렇게 붙이는 거 맞죠? 네. 이제라가. 여기서부터. 그때 бас нөгөө бодгийн ирсэн өдөр төрсөн өдөр нэгэд тэрийг бас хийж байгаа тийм энзада таарсан. Гоё нөө. Мэдээ чэжүүдийн засны маяг идэхгүй байж болохгүй. Алгасч өгнө гоё. Чэжүүдийн заснууд. засыг хоёул бүр хараад харгас идчихлээ. Мэдээж юу хийх зүйлэл өөрөөсөө өрөөл газрын зураг хараад аппликейшн хараад яваад байсан. Энэ бас газар амар гоё газар. Тэгээд энэ болохоор тэндээ ингээд машинтай би машин юусэн унд үзээгүй учраас энэ машины маш сонирхолтой байсан. Энэ дотроо бас ингээ молекул. Энэ бас дотроо молекул хоолны газартай. Тэгээд энд ерөнхийдөө юмнууд нь хоол байдаг учраас заавалчгүй автобусаар явах юм уу хэлэх юм бол машин зээлээд унах нь хамгийн зөв сонголт юм санагдсан. Ер нь машин зээлж унах бол хамгийн зөв сонголт юм санагдсан. Тэгээд тийм дагаа машинуудыг бид бас яг унсан. Яг халуун оронд явж байгаа юм шиг амар гоё наргил мод энтертэй. Бараг л халуун нь Филиппин, Вьетнам энтертэй бараг л ялгаагүй. Ерөөдөө солонгос хэлээр л бол яриа явчихна. Солонгос хэлтэй бол ерөөдөө ямар ч асуудал байхгүй. Найзтай хамтаа мэдээж чичдэр явахад тийм амар төв айгуу тийм хэцүү юм бол байхгүй мөлий.
Өглөө өвчнээ бүгдээрээ ойлж уучлаа бүс нутаг учраас нэртэ тааруулаад айгүй гоё болгоо засаад өгчихсөн. Интернеттэй хаасайгүй интернет нээж ийн ерөөсөө ямар нэгэн байдлаар интернет байхгүй гэсэн цаа зоолт байхгүй. Тэгэл өрөвчөө уурал алхаал автобусанд цуугаал яваад байгаа юм чаа. Хамгийн зөнд лентка байхгүйс тэгээд ийм сүмнүүд айгүй их байсан. Энэ World Cup дээр ирсэн байна. Ишүн. За битүүрийн хонсон одоо тийм жимжир бом буюу саун дотроо бүх юм нэдэг. Тэгээ хажууд тишгээ бас усан парктай. Энэ түүхээс мэдчихэж байна. Тэр ингээд Солонгосын World Cup буюу өсгөлнгийн тэмцээн зохиогдож байсан талбай дээр яг одоо ирж энэхүү талбайтай танилцж байна. За энэ талбай бол нэлээд том зайтай юм байна. Тэгээ ерөөхдөө бол дөрвөн гарцтай. Тэгээд энэ юу W гэдэг ер нь гарах нь болохоор 18 бас тийм тамирчдын ингээ гардаг үзэгчдийн орж гардаг тийм талбайтай. Тэгээд өчтөр болохоор битэрийн хонсон саун болохоор яг энэний доор байдаг болохоор ийшээ бас өнгөө орж бол тийм байна. Өнөөдөр өглөө битэр бас тэрхүү сауныхаа усан парк дээр бас тоглож өглөөг аягүй хөжилтэй өнгөрөөсөн. Тэгээ одоо битэр Ямарт ороод өглөөний цагаа уучаад тэгээд одоо усан онгоц руугаа явна. Өнөөдөр орой Сөүл рүү буцна. Тэгээ Мокпу руу эхлээд очоод Мокпугоос цаашаа Сөүл рүү такси гинэ. Мөнгөн байж тээ. Автобусаар явах байгаа. Тэгээд автобусаар ерөнхийдөө урдны автобус шүү дээ. Хотоорны автобусаар яваа. Тэгээд цаашаа Мокпугоосаа Сөүл орно. Мокпу дээр амар гоё алдартай бам байдаг гэсэн тэр бааны битээр бас очиж идэж үзэж байгаа. За тэгээд идэж юм байгаа уулзъя. За ингээд далаа дээр бүр явалт цаалцчгүй усан онгоцоор явах хэрэгтэй. Усан онгоцных дээр бүх юм байдаг учраас ямар санаа зовох юм байхгүй. Яг л баг буудал гэсэн үг Paris Spaghetti байна, CU байна, Илэм байна, Масадны сандал байна. За одоо ийшээ яваад одоо танаа усан онгоцны доторхыг үзүүлж байна. Then ингээд галтайгоо магадгүй хоолоо өөртөө аваад ирсэн байл шууд ийшээ ороод идэж болно. Тэгээд энэ болохоор кино театр одоо явж байгаа хугацаанд кино үзэж болно. Кино нь болохоор яг нэг 2 цаг 3 цагийн турш гарчдсан билээ. За тэгээд энэ болохоор одоо game room байна. Тоглоомын өрөө. За ингээд ерөөдөө 6 давхар тэнгуүтэй 3 давхар, доотлын 3 давхарт нь машин шинаа оруулаад хүмүүс явчихж байдаг. Тэгээ ер нь дугуйтай байлагчид айгүй их юм байлээ. Тэндээ өөртөө бас дугуйгаа унаад явчихдаг болохоор тэгээд дээдлийн 3 давхрны ерөөдөө зочид байдаг. Тэгээд энэ болохоор нэг та бүхэн түрүү харуулж ирсэнчлээ 29,000 зүгээр байнгын тогтмол үнэтэйгээ байж идэг. Тэгээ шүн мөн амар гоё. Тэгэл нар жаргахыг харна. Магадгүй өглөөхөн бол нар мандахыг харна. Тэгээд бид тэр Мокпу дээр ирж байгаа. Ерөөсөө далаад бүр хээрийн гоё юмсан. Магадгүй тэдэд хамгийн гоё өнгөрүүлсэн зүйл бол яг энэ усан онгоцон дээр байх үйл магадгүй 4-5 цаг хэрнэх амар цадаж заадсан тэнд бол нэг амар тэгж өнгөрөхгүй гадаа юм мэднэ. Гадаа гоё зураг авах болно гэсээрээ бас яг хурдан өнгөрт юм билээ. Сая битэр ирж байна. Битэр ингээ Мокпу дээр хүрээд ирсэн. Мокпу гэдэг одоо нөгөө Ясуэс эсрэг зүг. За үгүй мэнэ. Яг нөгөө газрын зургийн байдлыг хэлэх гэсэн чинь. За Мокпу гэдэг бол ямар тааш нэг жижигхэн газар байт юм билээ. Тэгэл буугаал автобусандаа суугаал. Хитэн тэр бомын онгоцноосоо буугаал 500 саяын унаагаараа тасаллаа. Өөрөөр дахиад гэр бүл хөргүүлнэ. Бараг гэр хүртэл нэрнгэсээ хүргээд өччих. Бид тэр Мокпугаас тикет авцсан. Энэ тикет нь болохоор нэг 30 хэдэлээ 20 эдээс баха. Ерөөдөө зардалтаа болохоор нэг 70 мянган төгрөг зарцуулчихсан. Тэг ингээд автометрондоо суугаад гэртээ хараад ерөөдөө маш гоё байсан. За тэгээд
бас аялын бичлэгнүүдээс та бүхэн сонирхолтой энэс гадна маш олон гоё музей үзсэн, маш олон гоё зүйлүүдийг хийсэн. Тэр үедээ тэгээд бас завгүй явжсэн учраас зарим зүйлийг орхитуулсан байлээ. Ерөөдөө Чежид рүү заавал явах хэрэгтэй. Тэгээд амар гоё савнгууд байсан. Тэгээд буудал дотор амар гоё зүйлүүд ер нь маш их байсан. Тэгээд ханаар магадгүй зааж цачин гарвал ингээ яваад ирээрээ. Энэ нөхрөдөө бид хоёр аялал болохоор 250 мянган вонд багтсан. Та бүхэндээ одоо өөрсдийнхөө тиктэй хямдхан захиалаад тэгээд нааш эртээ мөгбуугаар ирэх юм бол нэг 30 29 мянган төгрөгөөр өөрсдийнхөө усан онгоцны тиктэй авлаа гэхэд мөгбуугаасаа сүүл хүртэл нэг бас нэг 20 мянгаар авлаа гэхэд ерөнхийдөө бол нийт Кютун одоо нөгөө Кютунбигээ нэмээд одоо нийт ингээд явах унааны зардал гэх юм бол нэг 100 мянган вонд бол багтах юм билээ. Тэгээд ерөөдөө хэгтэж заавал идэх хэрэгтэй, мавинтан одоо далайн бүтээгдэхүүн заавал идэх хэрэгтэй. Тэгээд гоё шоколад байдаг, тэгээд халаабун байдаг, тэрийг бас идэх хэрэгтэй. Тэгээд үзэх ёстой өмнөдийг үзээд тэгээд айгуу төрлийн гоё музейнууд байдаг. Тэрхүү музейнүүдээр та бүхэндээ орох юм бол бүгдээр нэг ханштай одоо 7000, 8000, 10000 гэдэг ерөөдөө бол 10000 юм санагдсан. Тэгээд сугсуу буюу өөртөөхөө байрлах газрыг болохоор магадгүй мөнгөө хэмнээ гоё юм үзье гэх юм бол магадгүй жимжирбан буюу саунд байрлаж болно. Тэгээд саунд болохоор 100000 вон ийдсэн. Тэгээд 2-3 өдөр жимжирбанд байрлаа гэхэд нэг амар тэгэж өөрчлөгдөх юм байхгүй харин 30,000 төгрөгөөр тэгэж үр ашигтай өрөөл. Тэгээд 150,000 төгрөгөнд ерөөдөө байнгын хэрэглэгээ хангаал ерөөдөө 100,000 төгрөгөнд гоё хөгжилдөөл явчих юм бол болохгүй зүйл гэж байхгүй. Тийм учраас магадгүй та бүхэн цаг завчин байх юм бол цаавалжгүй Чежид рүү аялаад ирээрэй. За дараагийн аялын влогоор би Себу руу явсан, тэгээд дээрээс нь Бохол руу явсан, Филиппин руу явсан аяллуудаа та бүхэнд хүргэх болно. Тэгээд бас манай пэйж миний хуудас маань 200 subscribe хүрсэн. Тийм болохоор энд ерөнхийдөө дараагийн 7 хоногтой багтаагаад Солонгос суралцах талаарх влог оруулах болно. Тэгээд манай хуудастай хамтаагаарай. Тэгээд subscribe күдэг хийжээ. За баяртай. There's something I want, but money inside.